Нэрэ хүүхдийн хүн арчилгаа. Шинээр төрсөн хүүхдийн хүн анхдагч 28 хоногийн хугацаанд хамгийн аюултай газар юм. Учир нь халдвар авах эрсдэлтэй олон хүчин зүйлс байдаг. Эцэг эхчүүд бид хүн ариун цэвэр хуурай байдлыг хадгалах нь чухал. Би та бүхний дунд эмчийн тусламжийн байгууллагад мэргэжлийн эмчийн зааварчилгааг дагаж өдөр бүр нэг зүйл хийж байсан гэдэгт итгэлтэй байна. Хүйн цэвэр хуурай байх ёстой. Гэртээ хүйг арчаарай. Би ихэнх ээжүүд энэ бүхнээс их айж байгааг мэдэж байна. Гэхдээ та нарыг баярлуулахад бэлэн байна. Хүй нь өвддөггүй. Хүүхэд арчилгааны үед ямар ч таагүй мэдрэмж мэдрэхгүй. Эдгээр бүх хашгираануудын шалтгаан нь хүн тойрогт хуримтлагдсан хайснууд бөгөөд энэ нь төсвөрлөх ёстой нэг мөч юм. Иймээс илүү ус ашиглах хэрэгтэй бөгөөд энэ бүхнийг илүү сайн хуурай болгох хэрэгтэй. Иймээс бид өдөрт 2-3 удаа пупкийг арчлах ёстой бөгөөд энгийн буцлагсан ус ашиглах ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Эхлээд чихтэй хүнтэй дискээр арчаад дараа нь бүгдийг нь хуурай болтолд арчна. Мэдээжийн хэрэг чихийг сайн анхаарч энэ үлгийн товч дээр дарж өмсөхгүй байхаар мөн тэнд ямар нэгэн зүйл цочрохгүй, чихдэхгүй байхаар харна. Хүүтэй холбоотой хамгийн чухал зүйлсийн нэг нь 3 гол улаан туг байдаг. Эхний зүйл бол хүн бөгж улаан болохгүй байх. 2-дугаарт ямар ч шингэн ялгарахгүй байх. 3-дугаарт зүгээр л 2-3 метрийн зайд мэдрэгдэх муухай үнэр байхгүй байх ёстой. Хэрв дээрх шинжүүд огт байхгүй бол хүү ирүүл сайн асуудалгүй гэсэн үг. Харин дээр дурдсан шинжүүдийн аль нэг нь илэрвэл хүүхдийн мэс заслын эмчид үзүүлэх нь зүйтэй.